сайн байцгаана уу бүгдээ? Сайн. Бидний мөрдөгтэй би хичээлээ төгсөв. Хичээлээ сайн хийн. Цаг баримтсан. Зөвшөөрөхгүй болчихгүй. Өмөрөхгүй. За бид нар сайн нэг аяг сонссон тийм. За саяны аяыг сонсоод ямар үйлдэл хийн. За үнэлэх. Хамаа тэгсэн төрөө. Яаж яах вэ? Бэсгээс сар бүрэн талаа нөгөө нэндэг овингээ хороогоор хатаац. Захад. Сайн байна. Хурдч. Бэсгээс сар Юу дэлгүүр ширийгээр алдаасан. Ширийгээ захаасан. Маш сайн байна. За нэндэг. Цааш юуны аяыг сонсож байгаа ямар үйлдэл хийсэн байсан тийм ээ? Тааш. Нараа тэгэхээр зарим нь жихээ бугсан, заримынх нь хөлн ингээд аяа дагуу хөдөлж байсан, зарим нь ширээн дээрээ ингээд зогж байсан, тийм ээ? Яагаад ийм хөдөлгөөнүүдийг хийсэн? Тэгвэл зарим хүмүүс яагаад жихээ таталсан юм? Амар сайхан. нараа нөгөө чангасын самталтаа тэгээд Тэгвэл хөдөлгөөн гэж юу юм бэ? Хөдөлгөөн гэж юу юм бэ? Яндах уу? ямар нэг үйл хөдлөлийг Маш сайн байна. Эрдэнэтэй. ястаа намайсанаа. Хөдөлж юм. Маш сайн байна. Бүрэлдэх. За төлөвлөгөө. Тэгвэл бүгдээ шүн. За өөрсдийгөө ямар нэгэн амьд биеттэй зүйлээр хэрвээ чи хүн биш ямар нэгэн өөр амьд биет байсан бол юу байх байсан бол? Тэгээд багш нь яагаад би тэр зүйлтэй адилхан гэж бодсон юм? Тэргээ багштай тайлбарлаж өгч шүү. За. За сайн бодоорой. Яах шиг сайн бодчих. За. Ашаа бодчих. Бодоо болцсон хүмүүс нь гараа өргөж байгаа. Анзаарчаа болсон уу? Яах вэ? Яагаад?
сайн байна. Амарсан. Найзтай нагсансаа атаа. Яагаад? Хурдан гэдэг. Сайн байна. Нэлээгөө. Ерөөс Яагаад? найзгаа яваад гэртээ дуутайгаа урдын явдаг. Сайн байна. Тосон даач. Ерөөс Яагаад? Амарсан. Эхтэй яа. найзтай нагсансаа. Яагаад? Сайн байна. Хүрдэж? Найзтай нагсансаа. Сангич. Яагаад тэгвэл чинь талхаа. Сайн байна. Хүрдэж. Найзтай нагсансаа. Яагаад? Яагаад тэгвэл Сайн байна. Яаж байгаа? Яагаад? Сайн байна. Наад яа. Яагаад? Дэлгөө? Яагаад? Мандрагч. Яагаад? За тэгвэл сая багшийн асуултыг анхааралтай сонсоорой. Багш нь бүрэн талаас асууя. Чи сая өөрийнхөө ямар шинжтэй ямар шинжээр тэр амьтантай ижил хэлж байна? Үсээрээ адилхан шатсан гэж байна. За өөр тосон дэрч. Үүрчи. За сайн байна. Эрдэнэ. Тэр нь яагаад гэвэл юугаар адилхан байна? Хоёр тэгвэл хацгаа тэр маань сайн байна. Хүрдэж. Би ч өөрхөн манаас өөрийгөө адилтгсан байх тийм ээ амьтантай. А би ч яагаад? Сайн байна. Энэ маань нэгсэн ба юу үгээр адилхан байна? Би авирч байгаа маань авирахтаа яах вэ тийм санагч. Үйл хөдлөлөөр адилхан биш тийм ээ. За, сурагчийнхаа 15 дугаар хуудсыг гаргаад бидний судлах зүйлснийг уншиж хараад явуулсан. Сурагчийн 15 дугаар хуудс. Бидний судлах зүйл. Бидний судлах зүйл. Ошаа бас зөвхөн гараа олсон гэж байна. За.
гэж байна. Юуны тухай судлана гэж байна. Нандаа би яагаад хөдөлдөг вэ? маш сайн байна. Засандаж. За бид тэгвэл өнөөдөр амьд би яагаад хөдөлдөг юм болоо? Түүнийг мэдэж авах юм байна тийм ээ? Амьд би яагаад хөдөлдөг тухай мэдэж авах юм. За багш танд тэгвэл нэг өгүүлэлэг ярьж өгье. Та нар багш нараа ярихыг маш анхааралтай сонсож байгаа заа юу? За. Нэгэн сааралчан 5 мэтрэгтэй юм гинэ. Тэр 5 мэтрэгээ хижээхийн тулд өдөш болон гадуур явдаг. Тэр унтдаггүй. Гэтэл тэр нэгэн өдөр гадуур явж хүүхдүүдтэй хоол авчиж өгөхөд гарчээ. Тэдний гэрэн буюу үүрэнд нь хаалга байхгүй. Тэгж учраас тэр үргэлж өөрийнхөө амыг том чулуугаар татдаг гэж. Харин тэр өдөр гарч явахдаа өөрийнхөө ам дээр нөгөө том чулуугаар тавихаа мартаад явчихжээ. Яагаад гэвэл хүүхдүүд нь их өлссөн байх учраас яарад. Тэгээд тэг явж байгаа нэг айлын хотноос нэг хон иржээ. Хон олсондоо чихтэй их баярлаад хүүхдүүдтэйгээ өгөх юмтай оллоо гэж бодоод. Хурдан гихч нөгөө хоноо аваад хүүхдүүд дээр буюу бэлтгэрхнүүд дээр иртэл өөрөнд нь ганц бэлтгэр байсангүй. Өнөөгч хончин гайхаад яана хүүхдүүд маань өөрсдөө хоолоо хайхаар гараа явсан юм шиг байгаа даа гэж бодож. Нэлээд зогсож байсан. Яана нэг бол ам чи тэгээ хүүхдүүдийн маань аваа явсан болов уу? Кэр басаач. Ам чи тэгээ хүүхдүүдийг авсан бол ам чи аягүй бол ойрхон байгаа ах та гэж бодлоо. Нэлээд хэсэг хугацаанд бодож зогссныхоо дараа гэр бүхэнд ч гараад авчижээ. За багш сая юуны тухай ярьсан бэ? Бандрагч. За чамны тухай ярьсан. Гэхдээ санал нэг байгаа хүмүүс өөртөө итгэлтэй байна. Би яг чамны тухай ярьсан гэж бодож байгаа юм. Багштай харуул та. Баярлалаа. Тэгвэл чам яагаад өөрнөөс гарч явсан болоо? Чам яагаад өөрнөөсөө гараад гингэнд явдаг вэ? Отгоо ярьсан? Нээсээ цаашаа цаасаараа. Бэлтгэрнүүдэд хамгаалах гэж. За маш сайн байна. Амар сайхан. Бэлтгэрнүүдэд хайх гэж. Маш сайн байна. Нандаа. Анчи ирчингээ зогцсон. Маш сайн байна. Яах вэ? Бэлтгэрнүүдэд олох гэж. Маш сайн байна. За тэгвэл чамны хувьд амчин гэж юу хин юм бэ? Бүрдэж? Дэсэн. Өөр хүмүүстээ өгдөө нөө? Бүрэн толго? Өөрөөр нисэх тал. Маш сайн байна. Яаж байгаа? Нэстэ үсэлээ. Чиний хувьд бол амчин гэдэг бол юу? Өршөө амжуулаа бас
Өглөө. Эсдэг дайсан. Маш сайн байна. Тэгвэл аливаа зүйл төгөн чон шилдэхгүй босод зүйл дайснаас цухтаадаг тийм ээ. Туулаад ихэд чоноос цухтаадаг штеп. Чон анчнаас цухтаадаг бол туулаа яах нь вэ? Чоноос цухтаадаг. Тэгвэл яагаад тэр дайсныхаасаа тэднээс цухтаагаад байгаа юм бэ? Андраш Hello? Nanti ya? Яагаад ч дайснасаа юм цогтаад юм бэ? Хэмж яагаад? Дайсан гэдэг бол тийм юунаас анжираа чирээ хараанаас илүү дээр хүч чадалтай гэх тэрнээс найз гэж. Яг анчин хөдөлгөөтэй бол тэр бонус нь чам найз гэж. Өөрөлдөө? Найзаа сороо руугаа буудаг гэсэн. Тэгвэл чи намайг ачиж магадгүй гэж цухтааж байгаа юм биш үү? Тэгвэл тэр цухтаагаад юуг хамгаалж байгаа? Юу хамгаалж байгаа вэ? Тэр цухтснаа юу хамгаалж байгаа? Өөрийгөө хамгаалж байгаа. За, сайн. За, тэгвэл and be гэдэг. And be юу ордог вэ? Та хэлчихв. Лавсан дэрч. Маш сайн байна. Үүнээс хамт нэг байгаа гараад хүн амтан ургамал 3 and бий дөргөө. Баярлалаа. За тэгвэл чон яах гэж шүн гадуур явсан бэ? Чон маань орой харахгүй шүн яасан? Удахгүй гадуур яваад л байсан шүү дээ, тийм ээ? Тэгвэл яах гэж тэр гадуур яваад байгаа юм болоо? Өрнөлөх. Электриктэй хаагач гэж. Өөр хөлбөртэй өгдөө нөө? Андрагч? Бэлтгэл хичээгээс бас гадна өөр яасан байж байгаа. Өөрийгөө Өөртөө хамгаалах. Бэмж яагаад? Тэгвэл чон өөртөө хоол хүүхдүүдтэй хоол авахаас гадна өөрөө идсэн болов? Идэх болов тэрнээс? За идэх байх гэж бодож байгаа юм. За баярлалаа. Идэхгүй байхаар хүүхдүүдтэй л өгөх байх гэж байгаа юм да. За баярлалаа. Тэгвэл бид нар сайн хүн амтан ургамал 3-ыг амт игнэ гэсэн тийм ээ. За тэгвэл хүн ямар хөдөлгөөн хийдэг? Багш та нарт ямар хөдөлгөөн хийх юм чинь гэсэн. Ургамлын зурагтай гэх юм бол ургамал ямар хөдөлгөөн хийдэг? Яах гэж тэр хөдөлгөөнийг хийдэг юм бэ гэдэг юм чинь гэсэн. За яа.
ганцхан нэг угсаа тайлбарлаж байгаа. За ганцлагч маань амтан явсан байна. Амтан яагаад хөдөлдөг вэ гэсэн чинь хоол олж идэх гэж хөдөлдөг, бас өөр зөвлөгөө хийжих гэж хөдөлдөг гэсэн. За хөдөлгөө. Найдвартай намын шинжлэх аягатай хоолоо идэх гэж хөдөлдөг. Сургуультай явах гэж, тоглох гэж, том болох гэж, амьдрах гэж, алхах гэж. За наадтай тайлбарлаж байгаа юм уу? Надлаач яах гинэ? Сонсноо. Бямжаа? Өөрөө хамгаалах гэж тоглох гэж суух гэж суух гэж Аюу асыг нөгөө? Амтан маань эдгээс ханаас нь хөдөлдөг байхаа гэж бодсон гэж байна тийм ээ? За бүрэн талах. өшөө үзэх гэж бас хоол идэхээс хөдөлдөг. Юу асыг? За бүрэн талах.
Наны хэлнээс хараалаа өөрөө надад хасан байдаг. Юу асуу юм бэ? Цэцэг маань юу вэ? Оромол тийм ээ. Ойлгож авахгүй. Сайн найзуудаас ойлголт авсан уу? Тэгвэл амьд би яах гэж хөдөлгөх юм бэ? Багштай хэн тайлбарлаж хөө? Амьд би яах гэж хөдөлгөх юм бэ? Өрөнд толгой? Найзаа өсөж үржих гэж бас хаалттай өсөж бас нэг сургуультай ахнаас хүүхэд дасгал хийх гэж боддог. Маш сайн байна. Эрдэнэтуяа? Ядуудаа намаас асууя. Өсөж том болох гэж. Хичээл намдаа сайн сурах гэж. Маш сайн байна. Нандик хөө? Нандик гэж. Отгоёртон? Ядуудаа намдаа асууя гэж. Хамгаалах гэж. Бас өөртөө хамгаалах гэж. Бас хаалах. Маш сайн байна. Тэгвэл амтэн ургамал хүн гурвын хийж байгаа хөдөлгөөнд ялгаа байдаг уу? Амтэн хүн ургамал гурвын хийж байгаа хөдөлгөөнд нь ялгаа байна уу? Та хийж хөө? Бэмжэнгэр? Бүсэн суугтаараа бүсэн доош тэгээд урд үлэн жилттэй. Тэгээд харин яг өдөрбөрийн ногоо шиг явгуусууд сууж байгаа юм шиг харагддаг. Хүн шууд урд хоёр үлэн жилттэй. Тэгээд гар нь өдөрнийхэн дэдэг. Бүрэн талаа? Найстараа мосоор антон болохоор махыг түүгээр нэгдэг, хүн болохоор болгож иддэг. Тэгвэл хүн ургамал хоёрт ялгаатай хөдөлгөөн нь юу вэ? Хүн ургамал хоёрт ялгаатай хөдөлгөөн юу вэ? Бүрэн дөрч. Найстараа мосоор хүн хоёр үлээр явдаг, харин ургамалаар нарны эцэг талсан харуулж байхад өөрөө ирчихдэг. Чи нэг ургамал болоод найзтай хаалт та. Чамаа хааш наруудаа тавьчих хаашаа харчихна гэсэн үг үү? Ийшээ наруудаа тавьчих наалхан ингээд тавьчих. Маш сайн байна. Эрдэнэтуяа? Хүн амтан хоёр зүгт ямар ялгаа байна вэ? Хүн амтан хоёрын хөдөлгөөн? Амтан мод өрөөлөөр явдаг. Хоол хүнсээ гараараа тавьж иддэг. Уусаа бүлэрээ тавьж иддэг. Бас ярьдаг үнтэй ярьдаггүй. Гэхдээ харин хүмүүс хоёр бүлэрээ явдаг. Хоолоо гараараа тавьж иддэг. Бас үнтэй хүмүүстэй ярьдаг. Тэгвэл хүн амтан хоёрын ярианыхын ялгааг чи харуулаач. Ярихад хөдөлгөөн орондоо тийм? Тэр хөдөлгөөнийхөө ялгааг харуулдаа чи. Нахай. Яагаад Уцдаг. яаж үздэг? Хам. Тэгвэл хүн болохоор Ярьдаг. Маш сайн байна. Тэгвэл хүн амтан хоёрын өөр ялгаа хэлэх хөвгтэй нөө. Бүрэн толгой? Найстараа мосоор дөрүүлтэй махчаандаа хурдан бүлгэн хоёр үлтэй хүмүүс тийм дөрүүлтэй махчаанд шиг хурдан Гэрийн даалгавартаа та нар ямар нэгэн амьтны хөдөлгөөнийг харж байгаа зураг ирээрэй заяа. Тэгвэл өнөөдрийн хичээлтэй бүгдээрээ холбогдлолтой ямар нэгэн таны мэдэх зөөр үг ч юм уу, шүлэг, дуу тийм зүйл байна уу? Бэн жаал. цацамын зүйлтэй саван бид хөлтэй өөрөө шүмжтэй хүн зүйл
За бүгдээр тэгвэл одоо алтан хараацай өөр гэдэг шүлгээ хамтдаа уншиж байна. Хүүхдүүдтэй баярлалаа.